Эрчим хүч үйлдвэрлэж түгээдэг компани станцууд өнгөрсөн онд нийт 595.5 тэрбум төгрөг орлоготой ажиллажээ. Өмнөх жилүүдэд тохиолдоогүй орлого зарлагын баланс тэнцэн түүхэн жил боллоо гэж эрчим хүчний салбарын 2015 оныг дүгнэж өнөөдөр тусганд хийсэн ажлаа тайлагнаж байна. Эрчим хүчний орлого эерэг баланстай гарна гэдэг нь хэрэглэгчдэд түгээх цахилгаан эрчим хүч тоглолтолгүй найдвартай хүрэх эхлэл гэнэ. Орлого зарлагын баланс нь тэнцэн цахилгаан түгээх сүлжээ үйлдвэрүүд эргээд урсгал засварууд хийн гэсэн өөдрөг үзэлтэй нь иргэдэд хүрэх цахилгааны үн нэмэгдсэн болохоор энэ салбарын орлогын зүй дээшлэх нь тодорхой. Гэхдээ иргэд төлсөн мөнгө жигээ найдвартай цахилгаан авдаггүй гэвэл эргэлзээтэй гэж шүмжиллээ. Тэгвэл иргэн таны эрчим хүчнийг хэрэглэн төлсөн мөнгө утсаар ирж телевиз үзсний хариуд төлсөн төлбөрөөс нэг дахин бага байгааг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний гүйцэтгэх захирал Төмөрхүү тоон баримтаар тайлбарллаа. Эрчим хүчний салбар 2013 онд 416 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бол мэдээлэл технологийн шууд харилцаа холбооны газар тэднийхээс бараг 2 дахин их буюу 784 тэрбум төгрөг. 2014 онд эрчим хүчний салбар 500 тэрбум, мэдээллийн технологи шууд харилцаа холбооны газар 850 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Энэхүү тоо үзүүлэлтээс гарахад монголчууд цахилгаанаас илүү утсаар ирж зурагт үзэн интернет ашигласныхаа хариу төлбөрт илүү мөнгө төлдөг байгаа юм аа. Эрчим хүчний салбар 2015 оны жилийн эцсийн дүнгээр 595 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байна. Энэ юу гэсэн үг вэ? Монголчууд 2015 онд эрчим хүч захилгаан дулаандаа нийтдээ 595 тэрбум төгрөг зарцуулжээ. Магадгүй их мөнгө баг. Тэгэхдээ бусад салбартай харьцуулж харъя. Энэ харилцаа холбооны салбарын 15 оны сүүлийн жилүүдийн орлого болж байгаа. Энд 15 оны эхний хагас жилд 526 тэрбум төгрөгийг монголчууд харилцаа холбоонд зарцуулж байна. Өөрөөр хэлбэл харилцаа холбоонд зарцуулж байгаа зардал нь захилгаан дулаан эрчим хүчин зарцуулж байгаа зардлаасаа 2 дахин илүү зардлыг монголчууд зарцуулж байна. Би харилцаа холбооны салбарыг үнэтэй илүү орлого олж ийн гэж хэлэх гээгүй. Тэгэхдээ монгол хүмүүр дундаж нэг монгол хүний харилцаа холбоонд зарцуулж байгаа зардал нь бол эрчим хүчин зарцуулж байгаа зардлаас 2 дахин илүү байна гэдэг манай үзэгчид ойлгоод авчих хэрэгтэй. Цаашид одоогийн татаастай үн тариф мөрддөг эрчим хүчний салбарыг аж ахуйн тооцоон дээр тулгуурлаж, арилжааны хэлбэрээр өртөг зарлагын аншийг баримталж ажиллах шаардлагатайг сэргээлт эрчим хүч үйлдвэрлэж 1 кВт-ыг нь 180 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулдаг Clean Energy компани захирал Зүхбаатар тайлбарллаа. Монгол улс эрчим хүчнийхээ үн тарифыг тогтоохдоо хөрөнгө оруулалтын зарлагыг тооцоолохгүй зөвхөн ашиглалтын зардлыг тооцно нь алдаа гэж тэрбээр ярьсан юм а. Эрчим хүчний хэрэглээний үн тарифыг гэр хорооллын иргэдэд хөнгөлөлтөд тогтоомоор байвал төр өөрөө тэдэнд зориулж хөрөнгө төсвөрлөх хэрэгтэйг зөвлөсөн юм. Ингэж хэмээн Монгол улсын эрчим хүчний салбар хөгжнөө гэж салбарын тооцжээ. Эрчим хүчний салбар бол өөрөө одоо тийм нийгмийн халамжийн байгууллага шиг ажил болохгүй шүү дээ. Эрчим хүчний салбар өөрөө зах зээлийнхаа зарчмаар ажиллаад за харин одоо тэр дэмжлэг үзүүлэх гэж байгаа тэр одоо тэр нэг чинь хөдөлмөр нийгмийн халамжийн яам гэдээ байж шүү дээ. Жишээлбэл одоо засаг захиргаа байна, орон нутаг одоо энэ хотын энэ вэрэн дамжуулаад тэр хүмүүсийн өмнөөс төлөх юм уу? Эсвэл тэр хүмүүсийн одоо өгсөн хөнгөлтийг одоо өөр хэлбэрээр өгөх ёстой. Тэгэхгүй нийтээр нь эрчим хүчний хямдхан барьчих дээр зэрэг энэ хамгийн их хэрэгжилж байгаа уул уурхайч байдаг юм, том үйлдвэрүүд тэрэн дээр тэр ашиг нь очиод байгаа байхгүй юу? За өнөө хэрэгтэй одоо хамгийн хямдхан дэмжлэг үзүүлэх гэж байгаа орлого багтай хүмүүс гэдэг чинь энэ хэрэгжилж байгаа хэрэглэгчдийн 20 орчим хувь байгаа шүү дээ. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад Монгол улсын эрчим хүчний үн багтаа ордог байна. Зөвхөн урд хойд хөрчтэй жишгэд эрчим хүчний түүхэн эдийн асар их байгалийн нөөцтэй Орос улбаны улсын цахилгааны үн тариф нь Монголынхаас 4 дахин их, бүгд найрамдлагчдад улсынх 3 дахин их байна.